макро эдийн засгийн түвшинг аваад үзэх юм бол ер нь эдийн засгийг боомлж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг бол яалтчгүй маш үнэтэй санхүүжилт. Өндөр хүү, зээлийн өндөр хүү гэсэн үг. Тэгээд дээрэс нь нийт зах зээлээ аваад үзэх юм бол хэтийн арилжааны хэдэн банкнуудаас хамааралтай явж ирсэн. Арилжааны банкнуудыг аваад үзэх юм бол ер нь 5 банк нь нийт зах зээлийнхаа бараг 80-90%-ийг бүрдүүлдэг. Эдийн засгийн талаас нь аваад үзэх юм бол илүү олигополистик буюу цөөхөн оролцогч зах зээлийнхаа дийлэнхийг бүрдүүлж явдаг гэсэн үг. Тэгэхээр энийг системийн хувьд, бүтцийн хувьд өөрчлөхөд ерөөсөө л хөрөнгөний зах зээлийн өсөлт, хөрөнгөний зах зээл, арилжааны зах зээлүүдтэйгээ өрсөлдүүлэх хэмжээнд л томрох хэрэгтэй. Ер нь дэлхийн хөгжилтэй орнуудыг аваад үзсэн ч гэсэн ер нь хөрөнгөний зах зээл нь бол арилжааны банкуудаа бодох юм бол хамаагүй том байдаг шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ голдрол руугаа л явах нь зүйтэй. За тэгээд Монгол улсын хөрөнгөний зах зээлийн өсөлтийг аваад үзэх юм бол ялангуяа сүүлийн 4-5 жилийн хувьд бол өмнөх мөн үетэйг харьцуулах юм бол нэлээд өндөр өсөлтүүд явсан. Энэ бас нэг талаасаа яалтчгүй амжилт мөн шүү. Хөрөнгөний зах зээлийн үнэлэмжийг аваад үзэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 16.3% болж өссөн. Гэхдээ Монголдо ойролцоо орнуудын жишээг аваад үзэх юм бол одоо жишээлбэл миний хамгийн сүүл санаж байгаа Казахстан улс байна. Бараг 50-60% хүрсэн байна. Тэгэхээр бид нар тэр хэмжээнд хүрч чадах юм бол нэгсэндээ арилжааны банкнуудаа өрсөлдөхүүц хэмжээнд тэднээс бага илүү бүтээгдэхүүн үйлчилгээг хөрөнгөний зах зээл санал болгоно гэсэн үг. Хэрэглэгчтэй жижиг дунд үйлдвэрлэлүүд, том аж ахуй нэгжүүдэд. Тэгэхээр хоёр зүйл байна. Нэгдүгээрт биржийн зах зээл дээр цаашаа хөгжүүлэхэд мэдээж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Өнөөдрийн бүтээгдэхүүнийг аваад үзэх юм бол цөөхөн гидэн компани л харагдана. Тэрнээс цаашаа бүтээгдэхүүн байхгүй болохоор гадаадын хөрөнгө оруулагчид ялангуяа институцийн томоохон хөрөнгө оруулагчид сонирхгүй гэсэн үг. Тэр бүтээгдэхүүнүүд гарч ирэх хэрэгтэй. За үүн дээр бол одоо засгийн газартайгаа ажиллаад энэ том төрийн эмчит компаниудыг хөрөнгөний бирждээр бид нар гаргаж бүтээгдэхүүнүүд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад сонирхох бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. За би хэлээд байгаа энэний хамгийн хот жишээ жишээл оюу толгой өөр байхгүй. Оюу толгой бүгдээрээ мэднэ. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг баг оюу толгойгоор мэддэг. Тэгэхээр оюу толгойн жишээлбэл дотоодын хөрөнгөний бирж дээр яагаад гаргаж болохгүй гэж. Энэ бол Монголын дотоодын хөрөнгөний бирж дээр нэлээд цахиур хагалсан дараагийн түвшинд гаргасан шийдэл гэж бодож байгаа. Та бүхний бас саналыг сонсъё нэгдүгээр. Дараа цагаа үргэлжлүүлээд авчиж байгаа. За биржийн зах зээл дээр нэгдүгээр. Хоёрдугаарт биржийн бус зах зээл сүүлийн бас 3 жил гарч ирээд ер нь бол айгүй сайн явсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд та нарын тайлан дээр байна те. OTC буюу биржийн бус зах зээлээр 148 компани 3.4 их 80 төгрөгийг босгож чадсан те. Зээлээр. Тэгэхээр энэ хэрвээ биржийн бус бах зах зээл байгааг бол арилжааны банкнаас л авах мөнгөс багхгүй. Тэгэхээр энэ хүү бахта биржийн бус зах зээлээс авахар бизнест нь хүртэл илүү ашигтай үнэ бууруулах боломж нь олдно гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар хэрхэн цаашаа илүү төгөлдрүүлэхгүй. Яаж жижиг дунд үйлдвэрлэлүүд бизнес эрхлэгчид биржийн бус зах зээлээс одоо жишээлбэл одоо санхүүгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ үйлчилгээг авдаг боломжийг бид нар нээх вэ. Тэгэхээр энэ хоёр багц асуултыг асууя. За ажлын дөрөвдүгээр өнгөрөв. За Батнайрам гишүүний асуултанд хариуллаа. Чухал асуудал бол хөндөж байна. За хөрөнгөний бирж дээр бид бүхэн бол бүтээгдэхүүний нэр төрөл чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр бол ажиллаж байна. За үүн дээр бол та мэдж байгаа ерөнхийдөө нэг 4-5 жилийн өмнө бол манай бирж дээр үндсэндээ хувьцаа гэдэг л бүтээгдэхүүн ганц үндсэндээ зарагддаг. Засгийн газрын бонд байхгүй, компани бонд байхгүй, хөрөнгө оруулалт гацсан үндэсээс ABS байхгүй, хөрөнгө оруулалт сангийн нэгж хэрэг гэдэг ийм бүтээгдэхүүн ерөөсөн байдаг байл. За тэгээ хорооны үлийн одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бол энэ хөрөнгөний зах зээл дээр арилжаалагдах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ гэдэг дээр бол онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. За үүний гол одоо тоон үзүүлэлт бол саяны одоо миний тэр юун дээр хэлдэг нийт 1.5 их нээдийн арилжааны өнгөрсөн оны арилжааны одоо компани бонд бол бараг 1 их нээд орчмын арилжаатай арилжаа үнэтэй. За хөрөнгө оруулалт цумцаас гэдэг ирээдүйд
мөнгөн урсгал бий болох боломжтой активуудаар суурилсан ийм бүтээгдэхүүнүүд бол гараад эхэлсэн. Одоохондоо бол бид зөвхөн зээл дээр гараад байна компаниуд. Зөвхөн зээлийг одоо үнцасчлуулад бүтээгдэхүүн болгож гаргаад байна. Цаашид бол энэ зээлээс гадна зээлийн картын авлага, түрээсийн орлого гэдэг өөрөөр хэлбэл ирээдүйд мөнгөн урсгаланд баталгаатай орж ирдэг ийм одоо жижиг дунд хэлбэрийн компаниуд үнцас одоо энэ өөрийнхөө тэр ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалаа, мөнгөн орлогоо, актива үнцасчлуулад гаргах энэ боломж бол нээлттэй. Энэ дээр бол манайх бол нэлээдгүй тийм нээлттэй ингэж ажиллаж байгаа. За 3 дугаарт нь бол энэ компани бондын зах зээл. Би зөвхөн бол одоо энэ бонд дээр бол онцгой анхаарлаа хандуул. Бүр онцгой анхаарлаа. Ялангуяа одоо ингээд судалгаа ингээд хараад үзэхээр бол бонд татж байгаа компаниуд бол харьцангуй татж байгаа компанидаа бол нэлээдгүй таатай нөхцлөөр татагдаад байгаа. Төлбөр нь бол одоо 3 сараар юм уу 6 сараар хүү болон үндсэн төлбөрөнд төлөгддөг. Хугацааны эцэст үндсэн төлбөрөнд төлөгддөг. Дундаа хүүгээ бол үнцаас гаргач нь өөрөө тогтоогоод явдаг. Агтл банкнаас зээл авал даацаас нэг хэл хүүглөл явдаг шүү дээ. Төлбөрийн юм уянхат нөхцөлтэй. Хоёрдугаарт нь бол хүний хувьд харьцангуй одоо банкуудын жижиг дунд компаниудад олгогдож байгаа бизнесийн хүнээс баггүйтэй байна. Өөрөлдөл биржийн болон биржийн бас зах зээл төр. Тэгэхээр энэ тал дээр бол бид энэ бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх. За тэгээд бид нар бол өнгөрсөн жил ETF буюу Exchange Traded Fund гэдэг биржүүдийн индекс дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг бол гаргасан. Анхудаа журам зохицуултыг бий болгоод гаргасан. Одоо бид нар яг юун дээр яг тооцож одоо 2025, 26 онд юу тооцож байна гэхээр бид бүхэн энэ хөрөнгөний зах зээл дээр нөгөө CD буюу хадгаламжийн сертификатуудыг арилжаалах гэж байгаа. Хувийн орчин бүрдсэн өнгөрсөн оны 4 сард хуульд өөрчлөлт орсон. Өөрөлдөл банкнд байгаа тэр хадгаламжийн сертификатуудыг хөрөнгөний зах зээлийн нэг чухал бүтээгдэхүүн болгоно гэж харж байгаа. Тэрний дараагаар REIT-үүдийг өөрөлдөл одоо үйл хөдлөх хөрөнгөний сангуудын хувьцааг энэ дээр арилжаалдаг болно. Тэгэх юм бол манай бүтээгдэхүүн дээр За эдэлгат холбоо төрөмжт компанитай холбоотой нэмэлт хариулт өгье. Ажлын хэсгийн 4. Тийм. За хоёр дахь асуулт бол маш чухал асуулт. Энэ бол ер нь дэлхийн нийтээр өнөөдөр олон нийтийн паблик компани бол бизнесийн үйл ажиллагааны хамгийн сонгодог хэлбэр юм а гэдэг бол бүгд зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд аж ахуйн нэгжүүл олон нийтэд нээлттэй, олон хувьцаа эзэмшигчтэй, мэрэгжлийн томоохон хөрөнгө оруулагч нар орж ирдэг. Засаглалын үед тунгалаг, ил тод гэдэг энэ маш олон энэ олон улсын стандартуудыг хангасан юунаас OECD-гээс ч гэсэн үндсэн ийм зарчмуудыг тавьж байгаа. Тэгэхээр энэ шаардлагыг хангасан олон нийтийн компаниуд бол манайд бол усаагаар шиг хэрэгтэй. Ялангуяа төрийн эмчтэй болон үндэсний томоохон компаниуд IPO хийхийг бол хороо бодлогоор дэмжинэ. Тэгээ тэрний урьдчилан нөхцөлд бол бид нарын топ 100-ийн хөтөлбөрийг бол хэрэгжүүлж явж байгаа. Ялангуяа топ 100 компаниудтай бид нар ингээд уулзаад танах олон нийтийн болооч, паблик болооч, тодорхой хувийн олон нийтэд ингээд зараач гэдэг ингээд бид нар одоохондоо тийм хэрэгцээ шаардлага алга байна гэдэг л ийм л хариулт ингээд хэлээд байдаг. Тэгэхээр бид нар бол эхний ээлжинд олон нийтийн болж хувьцаа гаргахын өмнөх шат буюу тэр олон нийтийн санхүүжилт татах, бондын санхүүжилт татаад тэгээд олон нийтийн санхүүжилт татаад олон нийтийн хяналтанд ороод олон нийтийн мэдээлэл тайлгнах үүргээ хэрэгжүүлээд явах энэ юунуудаас нэхлээд ингээ явал маш зүйтэй юм а гэж бодож байна. Ашигт малтмлын энэ томоохон компаниуд ялангуяа энэ стратеги ордуудыг эзэмшиж байгаа энэ компаниуд бол дотоодын хөрөнгөний бирж дээр 10-аас доош хувиа арилжаална гэсэн хуулийн заалттай. Ашигт малтмлын хуулийн заалттай. Тэгээд энэ хуулийг бол хэрэгжүүлж ажиллах ёстой. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол нөгөө бүтээгдэхүүнийг бүртгэдэг байгууллага. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч талын одоо мэдээ тайлан үнэн зөв байна уу, нөөц нь зөв тогтоогдсон байна уу, хөрөнгөний үнэлгээ, тайлан, хуулийн дүгнэлтийг хянж ингээд бүртгэдэг. Өөрөөр зах зээл дээр гаргадаг байгууллага. Энийг бол одоо хувьцаа эзэмших одоо тэр олон нийтийн болгох, паблик болгох энэ үүргээ бол биелүүлээд явна. Хорооны хувьд бол ялангуяа ашигт малтмлын төрийн эмчтэй энэ компаниудыг бол нээлттэй болоход бүрэн дэмжиж бүх одоо зохицуултын орчин нөхцөлийг бол За ажлын хэсгийн 4-р микрофон нэмж хариулъя. жижиг дунд хэлбэрийн одоо манай энэ OTC дээр гарч байгаа нэг 150 орчим компани бонд байгаа. За энэ бол үндсэндээ том хэлбэрийн компаниуд бол маш бага энд. Том компаниуд ерөөсөн баг. Тий дандаа л энд бол одоо бидний нэг жижиг дунд үйлдвэрийн тухай хуулиараа ер нь бол дунд хэлбэрийн тим компаниуд л энэ дээр бонд гаргаж байгаа. Дунд хэлбэрийн бонд гаргаж байгаа. Яагаад ингэж юм гэхээр харьцангуй шаардлага багтай.
Нөгөө мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарын хүрээнд хаалттай зарагддаг учраас шаардлага шалгуур нь харьцангуй багтай. Андреатрийн компани нь өөрөө тавиад өөрөө бүх бич баримтыг үзээд тэгээд тэр хаалттай хүрээндээ зардаг учраас энэ дөр ихэнх жижиг дунд хэлбэрийн компаниуд энэ дээр бондоо зарж байгаа. А бирж дээр нээлттэй бонд гаргуул арай өөр шаардлага тавина. Тэр нь өөрөө олон нийт худалдаж авдаг учраас нийтэд зарагддаг учраас тэн дээр бол шаардлага шалгуур нь арай өндөр байдаг. А бид нар бол топ 100 дээр бол тэр шаардлагууд нь нэлээд багасгацсан. Гарч ирээрээ бонд гаргаарай гэдэг. За баярлалаа. За Батнайрамлаг шүү. 1 минут. За тэгэхээр зах зээлийн үнэлэмж нэг 18 өглөө өглөө энийг бүгдээрээ даблдчихдаг юм бол өнөөдрийн төр зураг шал өөрчлөх юм л та. Тэгэхээр ялангуяа тэр та сая хэллээ биржим зах зээлээр бондын санхүүжилт тусгаж байгаа 150 компани дийлэнх нь дунд хэлбэрийн компаниуд гэж байна те. Тэгэхээр яг энэ өөрөө яг миний бодлоор эрүүл зүйл хараад байна л та. Зөв зүйл. Тэгэхээр тийшээгээ яаж олон компаниг илүү татан оролцоох вэ? Яаж жижиг дунд үйлдвэрлэлүүдийн бизнес эрхлэх тэр орчинд нь зээлийн хүүгийг бууруулахад те одоо жишээлбэл бодлогын зүгээр бид нэр туслаж дэмжиж чадах уу? Тэгэхээр энэ л өөрөө одоо цаашдаа Монгол Улсын эдийн засагт ч гэсэн буцаад зээлийн хүү буурах үндсэн одоо гол нөхцлүүд нь л болно гэж хараад байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр та бүхэн тэр жижиг дунд үйлдвэрлэлүүдэд сайн дэмжээрэй. Тэднэрт мэдээлэл